гоё. Өнөөдөр ихтэй гоё өдөр байна. Анчаалаад гомхдаг байт юм байна. Сахарны холбоотой ер нь өгч магадгүй гэж өөрийгөө бодоод байдаг. 6 ах болж байна. Хинээс 6 ах болж байна. Өдөөний минь. Тэгэхээр өнөөдөр би ганцаараа нанчаанаар жоохон хийснэ. Ганцаараа жоохон тэнэгцлэхээр шийдсэн байгаа. Яа тэгэхээр би гоо найзтайгаа гадуур явах гэсэн чинь мань хүн жоохон завгүй гэд тэгээд окей тэгвэл ганцаараа явъя гэж бодсон юм. Би тэгээ Монголд амар их юм second hand shopper хэсэг амар дуртай байсан байхгүй юу. Тэгээд хятад бас тэгмэр санагдаад заяа. Зөвхөн амар гоё вайбтай шүү дээ тэнд. Тэгээд би хайж хүн шүүгээс нэг хэдэн газрууд олсон. Гэхдээ би яг second hand shop үгүй юу гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ юу ч гэсэн харахад бол нэлээд second hand харагдсан. Гэхдээ яг ч юм би second hand дэрхүү шопо хятад болохоор өөртөө vintage гэдэг нэрлэлт юм байлээ.Ээс би vintage гэж хайж байгаа л тийм газрууд юу ч гэсэн олж тэмдэглэсэн. Тэгээд яг энд байдаг нэлээд алдартай би нэг гудамжааг ерөөсөө явж үзег байхгүй юу. Тэгээ манай найз яваад үзсэн гэд тэгнээс болоод би ерөөсөө явдаггүй байсан. Тэгээд би окей өнөөдөр ганцаараа явж байгаа юм чи ер нь тийшээ орж үзье гэд. Тэгээд тийшээ очиж үзэн. Тэгээд тэнд очиод алдартай стрит фудыг юм жоохон авч идэж үзээд тэгээд цаашаа дэлгүүр хийснэ. Өнөөдрийн аутфит юм байна. Өсөн амир дэжгүй янзлчлаа. Тэгээд I'm so happy now. Стогоо яригч. Хүрхэн дэлгүүр байна. Эднэр хэсэг хүрх юм байна. Энэ асар хутлаа гэдэг. Hello. Ийм авлаасай. Ваа ийм татмар. Энэ амар олон хүмүүс ажиллаж байна. Юу юм бол? Юу юм бол? What the hell? Амар олон хүмүүс тийм. Зөндөө олон заримтай газар юм шиг байна. Бүр хэр чигээр хүмүүс. Амар царайлаг ардаад харна энийг авчлаа. Заримны хүүхэд. Тэгээ тийм гоё заримтай. Энд гоё харагдчихэв. Энэгээр гоё юм харагдчих. Ятарганы ийм байна. Тэгээ амар гоё амттай. Би нэг 2000-аар авсан баха. Хурчин би яг цаашаад ийм яг ийм хаалгатай юм руу орж исэн байхгүй. Би тэгээд ямар сонир анчаанд байдгүй юм багтаа гэсэн байт юм байна. Гоё газ. Энэ би бүр амар дуртай. Хормаад. Би одоо эхнийхээ vintage shop төрөлцөө ирсэн байна. Энд харагдчихэв. So cute. Okay. Юу бүхнүүд байна. Яг иймэрхүү юмнууд би хятад нэг олж хараагүй. Нэг иймэрхүү print-тэй иймэрхүү юмнууд хятад байдаг учраас би жоохон second hand-рхүү shop байх гэж бодоод байгаа байхгүй юу. Гэтэ үнэн нь бол үнэтэй л байна л та харахгүй. Харцгаая. Ийм шорт бас үзлээ. Жоохон сонир харагдаад. Yes. Not this one. Саяны дэлгүүр ороод тэгсэн чинь ерөөхдөө бол юмнууд нь жоохон үнэтэй гадсан байхгүй юу. Тэгээд угаасаа яг миний сонирхсан юм байхгүй. Тэгэл гэтээ дотоод тасал масл амин хүүхэн зөө. Би тэгэл хараад ямар хүүхэн газар вэ гэж одоо л ингэж явж ирсэн. Тэгэл яхаарахгүй миний хэлний бэрхшээл жоохон гарч ирээд тэгээд за би ингээ хятад хүн биш ээ. Би ингээ гадаад хүн байгаамаа гэж хэлсэн чинь би чам тэгвэл ингээ энд байдаг гоё идэх юмнууд ингээ санал болгоё гэдэг байхгүй юу. Би тэгээ ерөөхдөө бол сайхан шуугаас яг энэ газрын яг эзэн нь яг ийм амар гоё юм найрсаг энергтэй тэгээд энтхийн хүн тэг ингээд дандаа ингээд
чи юу идмээр байна гэсэн юм амар гоё газрууд ингээд санал болгодог гэж яг цягуушгаас би яг сонссон байсан байхгүй. Тэгсэн чи бүр яг ингээд чи яг ямар хүн юм идмээр байна гэснээр тийм газар байгаа. Тэгээ ингээд миний Google Map шиг юм зөө нэг Baidu Map-ыг ингэж гаргаж ирснэ. Тэн дээр ингээд нэг хоолны газрын нэр бичиж өгөөд за чи ийшээ ороод идэд үзээрэй. Энтхийнх бол үнэхээр гоё амттай ингээд бутууд нь бол тэгээд жоохон өөр өдөө энтхийнх 20 жилийн туршлагатай газар чи ийшээ л ороод үзсэн үү гэдэг байхгүй. Яг тэр их чинь хийсэн шиг тийм идэх юм би идэхгүй гэж бодож байсан. Тэгсэн чинь тэр их чинь ингээд надаа амар санал болгоодсэн болохоо. Окей. Ер нь нэг ирснийх ингээд яг гоё юм идэх хэрэгтэй шүү дээ. Тэг ингээд цаанаасаа амар гоё юм санал болгож байгаа юм чинь let's go гэсэн бол төрөөд тэгээд одоо явж байна. Yay. Нөгөө санал болгосон газар нийнэ. Өнөөдөр хаач. Тэр нэг юм зайлшгүй байгаа байхгүй юу? Энэ авчихлаа. Сисия. Тэмээ олж авлаа. Энийг зөндөө хүмүүс магтаад байсан тийм учраас авлаа. Өнөөдөр ихтэй өстө гоё өдөр байна. Наралтай. Би ингээд малгайтай цамцтай мөртлөө ингээд нэг амар халууцахгүй. Яг дундаж ингээд яваад байгаа байхгүй юу? Тэр гайг байна. Тэгээд нэг амар сүртэй шүхэр мөхрөөс бариадас нэг чирэг алга. Ингээд явж байхад дэжгүй байна. Би тэгээд өөрийгөө бас жоохон боролцсон байна гэж хараад заяа. Нэг нөгөө шилний энэ хаваар ингээд цагаарчдээ штэ. Нэг жоохон цагаараад үлдсэн. Би тэгээд яа гэж бодолцоо. Тэгээд нэгэн бодлын бас уг нь борлуул уг нь гоё тээ. За одоо хэдүүл ийш орно. Энд юу байна харъя. Тэгээ хятад ийм цайнд амир дуртай. Ингээ байн авчуудаг. Тэгээд би бол нэг дуртай бишээ. Би өнөөдөр бүр яг саяж байгаа баахан сахартай юм идсэн чи одоо амир сахарыг ихтэд эвгүй болоод байгааг мэдрээд ах юм. Би тэгээ гол нь сая чихэр авчлаа заяа. Нэг юм хятад чихэрнүүд байдаг та. Би тэгээ тийм чихэрэнд амир дуртай байхгүй юу. Тэгээд солиорж байгаа авчлаа. Тэгээ тэр нь жоохон үнэтэй байсан заяа. Би тэгээ тэр мэрийг бодохгүй тэгээл тэнийг юм шиг авчлаа. Тэгээд уг нь яг ахгүй гэж бодчихсон чинь ингээд манай хятадууд амар сайн юм сервис үйлчилгээдээ сайн болохоо шууд маа гэдэг ингээд шууд ингээд бэйли мэйли гаргаж өгөөл юм хүм ингэнгүүт яг ингээд гарны үзүүрт хамаг юм аа ингээд өөдөөс ингээд хийгээд өгчөгөө тэгээд за гэж би авчлаа л та. Би амар бинж итинг гэдэг байхгүй яг нэг суултаар хамаг юм идээд дуусчихдаг. Тэгээ энэ удаад би авсан юмнуудаа маш удаанаар хэдэн өдөр дамнаж идэхийг ингээ хичээн зэв. Энэ бол миний зорилго. Тэгэхгүй бол миний сахарны level, sugar level гэсээ би яг харах байхаа гэж. Нэр тоглоомч ирээдүйд ер нь нөгөө чихрийн шижим хийж ч юм уу мэдгүй. Сахарны холбоотой ер нь би өвч магадгүй гэж өөрийгөө бодоод байдаг байхгүй юу. Яг идвэл бүр яг эдэн шиг идчихэд байдаг. Гэтэ идэхгүй бол идэхгүй л дээ. Гэтэ ер нь хэцүү. Сайн бодолтой авахгүй бол мэ чи өөхөх магадaltaй. Санагцаа юу? Одоо энэ харагдж байгаа шиг юм хуучны байрлал амар эстетик харагддаг юу? Надад яагаад ч амар эстетик харагдаад байдаг за. Тийм гоё ч юм шиг. Мэдгүй доторт нь бол муухай л ахaltaа. Эл булан тохой болгонд нь ийм хоолны стрич чиг юм байгаа л ах юм. Тэгээ хүмүүс идэж угаал яваа л ах юм. За саний дэлгүүр болохоог дэжгүй байлаа заяа. Өнөөдөр нь бол дэжгүй хөрхөн би гол нь одоо би яагаад трифт хийсэх дуртайгаа бас хэлсэн дээр юм шиг санагдлаа заяа. Яагаад гэвэл трифтэд ингээд нэг extraordinary зөвхөн чамд гэсэн шиг амар гой явсан байдаг байхгүй юу? Хятад ингээд ирээд янз бүрийн дэлгүүр мэлгүүр захмаахаар авч юм уу нэ. Тэгээ явангууд бүх хувцс нь бүр яг адилхан заяа. Бүр яг адилхан. Тэгээ гадуур явангууд гэсэн хятадуудынхаа өмсөж байгаа хувцс хүртэл яг ингээд өөрсдийн гэсэн онцлог байхгүй. Одоо ингээд ямар ч хятад хүнийг харсан ингээд бүгдээрээ надад ягаад ч юм адилхан хувцс өмсдөг юм шиг санагдаад байхгүй юу? Яагаад гэвэл яг цаанаасаа юм мас
масаар ингэж амар үйлдвэрлэл хийдэг заяа. Масаар яг ийм ижилхэн төрлийн ижилхэн стилийн хувцснууд ингээд үйлдвэрлээд тэгээд захмах нь яг тэр чигээрээ тийм заяа. Хөөхөн заяа. Хөөхний хувьд бол хөөхөн үнэхээр гоё харагддаг. Гэхдээ надад яагаад ч юм яг ингээд миний хувцлалтанд яг миний гэж яг бүрдсэн яг ийм миний персоналити байх ёстой юм шиг санагддаг байхгүй. Тийм учраас би яг нэг тийм персоналитай та хувцс өмсөхийн тулд ерөнхийдөө бол thrift хийдэг. Тэгээд саяны thrift бол саяны дэлгүүр бол заяа. Яг thrift бол биш байх. Яг нэг тиймэрхүү өнгө эцэг бол гаргаж ирсэн. Гэхдээ үнэхээр яг чим ингээ харангуут яг юм thrift-ээс авч авах үз ийм тиймэрхүү хувцас байхгүй. Нэг жоохон өнгө нь гангаж мандчихсан юм уу? Яг нэг тэгж харагдсан байхгүй. Тэгсэн мөртлөө үнэтэй заяа. Үнэтэй. Тэр чинь thrift-д бол тэр чинь хямдхан байх ёстой шүү дээ. Тэгээ яагаад ч юм тэр хувцас бол мэдгүй надад thrift-ийг харагдаад байгаа мөртлөө магадгүй thrift second hand бол биш бах. Тэгээл үнэтэй байгаа. Хувцснууд нь хөөрхөн. Гэхдээ үнэн нэг л хувцаа илүү өндрөөг үнэлсэн юм шиг санагдаад. Тэгээд Монгол тийм амар хөөрхөн thrift-үүд байдаг шүү дээ. Яг нэг тийм thrift-үүдүүд болохоор иймэрхүү хувцснууд дэжгүй хямдхан үнэтэй гэж байдаг. Би тэгээ нэг тиймэрхүү юм ухах амар дуртай байхгүй юу? Хүн дэлгүүрээр хараа. Нэг мастай. Зарах юм байна. Гадна дэм хөөрхөн. Хөөрхөн гадна талтай байлаа. Хэдүүлээ сампу авах уу? Сампу гоё юм байж магадгүй. Ягаад иймэрхүү юм торын юм аваад яг ингэж зүудэг болт юм уу гэж бодоод байгаа байхгүй юу? Та хэд юу гэж бодож байна? Ийм зүйл би авсны хэрэгтэй юу? Ингэж хараа. Чи хөөрхөн байгаа шүү. Манай найз байхгүй юу? Японез маань амар Hello Kitty дуртай зөө бүр хамгийн мань Hello Kitty. Би тэгээ хамт явж байхдаа хамтдаа ингээ Hello Kitty харсаар агаад би хүртэл амар дуртай болсон заа. Энэ ямар гоё цамц вэ? Wow, it's giving sexiness. Yo guys, сая сампу орсон ч ингээ толон тарсан миний ингээ бодог бүр арилсан заа. Тэгээ амар хүгүй явж исэн. Тэгээ миний арьс яагаад ч юм хятад ирээ гачим болчихсон. Би барыг энийг зөндөө илж ин за. Тэгээ ингээ хамарны яг энэ ингээд хамрандыг зүрхсэн бодог ингээ яагаад ч юм ингээ арилждаг заяа. Тэгээ хүмүүс их зүгээр агаад гэдэг мөхлөө миний харж байдаг. Тэгээд би яг энэ хамран дээрээ яаж бодог тогтоо харгаа үнэхээр ойлгохгүй байгаа. Тэгээд өнөөдөр яагаад ч юм ирүүний энэ хаваараас амар ингээд арилсан байсан за. Тэгээд миний ирүү ядж хаа жоохон батхтай. Тэгээд батх нь бас гарч дуусаад сорин морив үлдээ. Тэгээд нэг арьсан мэдгүй амар сонирн болцсон. Тэрнээс бол нэг хуулагч явж байсан. Тэгээ одоо хүртэл жоохон муу харагдаад байна. Тэгэл би окей. Ер нь хамаг бурууг арьсандаа өгцгөөе гэж бодоод чинь. Миний арьс өөрөө сайн яг юм гоё чиглэл мэрхэлтэй нэг амар гоё биш байгаа учраас бодог гоё тогтохгүй байх гэж бодоод явж байна. Тийм л байх угаасаа. За ийш орлоо. Саяны хол зөө хөөрхөн. Тэгээ чөө яг л vintage яг л thrift чиг гихтэй байна. Яг миний дуртай яг авъя гэж бодсон яг гоё юм бол олцсонгүй. Тийм учраас би авсангүй. Дараагийнх нь одоо ямар нэртэй болох вэ? Орчлээ. Юм байна. Гоё гутлнууд байна. За энийг одоо сайхан төвье. Би нэг яагаад ч би бариад амар гоё таарах гэсэн чинь хөгийн таарч байна. Энэ хавар юм жижиг сажиг зөндөө дэлгүүрээд байгаа байхгүй юу? Бүгдээрээ яг юм thrift store шиг. Тэгээд жинхэнэ утгаараа дэлгүүр хэсэг шиг, thrift хэсэг шиг болж байна даа. Жинхэнэ хятад стайлны юмнууд шүү харалтай. Ой нараа энэ бүр солиотой том газрын төхөө баах юм байна бүр залхуур нэрх юм. Жижигхэн газар авчихлаа. За ингээд ийм газар дундаас баахан дэлгүүр хорсоо хийсээр байгаа таарлаа. Наа чиг олон аштай хүн ер нь байхгүй хаа. Гоё vintage, гоё хямдхан газар, гоё хуучин хувцс гэлээсэн. Яг тийм хуучин хувцс хямдхан газар руу ороод ирсэн чинь энэ арай биш ээ гэж би гэсэн. Харин яг тэгдэм ба. Би угаасаа амар пик хийлтэй. Ялангуяа хувцсан дээр
Гэтэ зүгээр ингээд хараад энэ юм байна, тэр нь тийм байна гэх амар гоё дагхгүй юу. Тэгээд outfit бүтээн ингээд хувцснуудыг тохируулж өмснө гэдэг чинь яг үнэндээ амар хэцүү, амар толгой ажиллана. Ер нь их хэцүү шүү дээ. Тийм болохоор яг дэлгүүрт ороод ингээд толгоондоо за надаа ямар хувцас байгаа илээ, энийг ингэхдээ энэтэй ингээд цослоод яах илээ мэлээ гэх. Тиймэрхүү юм бодох юм гоё тий. Ямар гоё ирдэх юм. Нанчан стейшн гэсэн биш. Хүмүүсийн зураг авахулж байна. Тэндээс зураг авахулж байна. Тэнд хоол идэхийг очилж байна. Энэ хүмүүс байна. Би нэг сая хараад амар шоконд орлоо. Хөө чи ийм байгааг байхгүй юу? Нилийн царайлаг болчихчих. Тэр амар хөрх юм байна хараа. Яг хөрх юм ба хэдэж байна. Оо 70,000. Үргэлж. Доромлогоо харих гад явж байна. Одоо нэг 5 цаг болж байгаа шиг байна. Тэгээд би нэг өглөө 11-ээс хойшоо ер нь бол тэнж эхэлсэн байгаа. Тэгээд сайхан л тэнлээ. Тэгэхээр өнөөдрийн аяллаа тухайд гэвэл сайхан гадуур тэнэд сайхан хувцхонор харлаа. Тэгээ гадуур тэнэд юм хүм харах ерөөхдөө бол гоё байдаг. Тий. Тэгээ өнөөдрийн бас ойлгосон нэг зүйл маань болохоо би үнэхээр сахараа хасах хэрэгтэй байна. Би үнэхээр амтан идэхээ одоо болох хэрэгтэй гэдгийг амар сайн ойлголоо. Яг л би одоо ингээд амтан эзнээс болоод тэг ингээд сахарнаас болоод ингээд миний бие амар тавгуурээ тэг ингээд амьсгаад авчтаад ингээд түг гэдэг аамшиг санагдаад байгаа байхгүй юу. Тэг ингээд сахарыг эзний араас бас ингээд дотор мухаарад бөөлчмөр санагдаад идэг. Бүр яг тийм мэдрэмж би авч ийн за. Тэг хуучин бас иймэрхүү мэдрэмж авч байсан л та. Гэтэ тэр үед би нэг юм боддоггүйсэн байхгүй юу. Одоо бол би их юм бодож байна. Одоо бол би окей дараа ерөөхдөө бол сахараа багасгах хэрэгтэй байна. Ер нь болий гэж бодож байна. Яагаад гэвэл өнөөдөр би өдөржингөө сахартай юм ийдсэн за. Би ерөөсөө махтай мэдээгүй. Тэгээ би бас жоохон амны зугаа болгож амар зарим гэддэг байхгүй юу. Тэгээ зарим чинь бас нэлээх сахартай шүү дээ. Тийм учраас би заримгаас ер нь багасгах хэрэгтэй. Тэгээд ядаж тараг мараг өөрөө хөлдөөж байгаа тэгэж идэж мэддэг болохгүй бас би арай дэмлээ. Би нэрээ ирээдүйд сахарнаас болж өхмээргүй байна. Яг ирээдүйд ямар нэгэн байдлаас бол сахар ихснээс болоод яг өөхөх юм шиг мэдрэмж аваад байгаа байхгүй одоо. God хүмүүсээ намайг яаж сахараа хасч ирнэ амьдралтаа апдейт хийхийг надад зааж өгч туслаач. Үнэхээр амар байна. Миний энэ удаагийн ганцаараа тэнсэн аялалтай минь хамт байсанд баярлалаа. Тэгээд ингэж алхангаа ярих гэж амар зовсноос үүдээд хоолой жоохон өвддөг болчихлоо. За юу ч гэсэн баяртай. Дараа уулзъя.